Харж ирсэн. Илээд гамбаа ахтай яриад ер нь жоохон асуудал шийдчих шиг боллоо шүү дээ. Монголоос ирээд удаагүй байгаа хүмүүст мэдээлэл болж магадгүйгээд хуваалцж байна. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? За боогийн өглөөний цай хийж байна. Ер нь өглөө өндөггүйгээр манай гэрийг төсөөлхийн аргагүй өглөө болгон өндөгтөө ямар нэгэн брейкфаст иддэг. Сүүлийн үед боогийн YouTube дээр бичлэгээ оруулж чадахгүй баг 2-3-7 онсон байгаа. Нээрээ та нар намайг Facebook дээр follow хийвэл боогийн Facebook дээр маш идэвхтэй баг өдөр болгон пост оруулдаг байгаа. За миний кофе машинууд өрөөстэй байна шүү дээ. Шэри намайг шоолол кофе шоп ажиллуулахаар болсон байна гэл явуулаад илээ. За зам цэвэрлэгээний машин. Замаа цэвэрлээ шахах явууч. Баярлалаа. За боогийн банкн дээр ирч. Моргежийн төлбөрийг төлөөд боогийн моргежийг төлчихэд гараад ирлээ. Гинт саналаа Монголоос ирээд удаагүй байгаа хүмүүст мэдээлэл болж магадгүйгээд хуваалцж байна. Монголоос ирээд ямар нэгэн банкнд одоо ингээд дебет карт нийлүүлдэг штэ. Тэгээд өөрөө одоо мэдгүй байжгаад дансаа ингээ хасах руу оруулчвал банк торгуул ногдуулдаг байхгүй. Хийсэн гүйлгээ болгонд торгуул ногдуулдаг. Жишээлбэл за үлдэгдэл $100 байжгаад $150 гүйлгээ хийгээд тэр $50 нь одоо 3 өөр газраас ингээд транзакшн хийгдсэн байвал газ стейшнээс $10 ч гэдэг юм одоо Сефигээс $20 ч гэдэг юм уу те. Одоо нэг өөр одоо жишээл айскрим шопоос ингээ $20 гээд ийм 3 өөр газраас транзакшн хийсэн бол тэр бүгдэнд нь торгуул ногдуулдаг байхгүй. Нэг транзакшн за жишээлбэл $35-40 ч гэдэг юм уу. Тухайн банкныхаа одоо нөгөө өөрсдийнх нь одоо журмаас шалтгаалаад тэр ирж байгаа торгуулийг юуны тухайд хүрэлгүй битгий яаран төлөөрөө гэж боогийн хэлмээр байна. Ягаад тэгэхээр танд одоо анх удаа тохиолдож байгаа банк руугаа яриад эсвэл одоо банкн дээр ирээд ажилчнаа нуулзаад ингээд анх удаа ийм тохиолдлоо би ингээд хэдэн доллартай байгаагаа ингээд миний буруугаас болоод би мэдсэнгүй ингээд анх удаа тохиолдож байгаа болохоор excuse хийж болох уу гэд асуухаар энэ ажилчид нь бол маш тийм найрсгаар за болноо ямар шалтгаантай байна гэдэг ингээд шалтгааны чи асуугаад яг үнэхээр хүндэтгэх шалтгаантай ямар ч туршлагагүй анх удаа хийсэн болвол тэр торгуулийг чинь 0 болгоод тэглээд өгдөг. Одоо жишээлбэл кредит картны төлбөрүүдийг ч гэсэндээ ингээд за 6 сар байна уу 1 жилийн дотор нэг удаа ингээд excuse хийдэг байхгүй юу? 1 жил баха гэж бодож чинь би одоо жишээлбэл ингээд төлбөрөө төлөхөө мартсан байжгаад торгуулд орвол ингээд банк руугаа яриад би төлбөрөө төлөхөө мартсан байна. Уучлаарай энэ миний буруу. Тэгтээ би одоо жишээл үнэхээр өвчтөй байсан юм аа. Эсвэл эмнэлэгт байсан юм аа. Эсвэл одоо ингээд хүүхэд маань өвдөөд би стресстэйд ингээд төлбөрөө төлөхөө мартсан байна. Эсвэл тэ одоо ингээд би өөр мужи руу яваад ч юм уу busy байгаад ингээд завгүй байгаад төлбөрөө төлөхөө мартсан байна ингээд excuse өгөх боломж байна уу гэд асуухаар тэр ажилчин яг таныг үнэхээр одоо хүндэтгэх шалтгаан байвал тухайн ажилчин таны торгуулийг тэгэлж өгдөг. Тэгэхээр бас хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл хийж магадгүй юуны одоо мэдгүйгээсээ болоод ингээд торгуул бас бити төлөөсөө гэдэг үүднээс мэдээллийг хуваалцж байна. Та нар Costco дотор харж ирсэн. Чичиг. Oh my god. Animals is чичиг. Is this pony? Is this pony? He's a miniature horse. Oh. Saying hi, bud? Hi, buddy. How old? He's 6. 6 years old. Yeah. See? Oh my. Yeah, I know. Strange faces. Happy New Year, guys. Thank you. Oh, look.
He's smiling. Thank you. Манай уртлын гудамжны энэ айлыг хараа. Аюу хөргөж хөвлөсөн чи сонирхол татж байгаа энэ хоёр нөхрийг хараа. Halloween-ы хоёр нөхөрт энэ хараа авс зүгээ явж байгаа. Хоёул нь Christmas малгай өмсвөлээр хөөж ихтэйхэн гоё тавьчих. 1 сарын 20 дээр баг төгсөж байгаа боловч манай ихэнх хөршүүд Christmas-ийн декорэшнаа далт хийгээгүй. Ингээд орой өнгө үзэмжтэй. За энэ бас нэг айл байна. Хаа байсан Halloween-ы декоро далт хийгээгүй, дээрээс нь Санта малгай өмсгцэн. Энэ хийлдэг тоглоомод надаас их таалагдаад байгаа. Дараа нь ингээд тогон залгаал эн чинь гоё өнгө үзэмжтэй. Дараа нь ингээд зай бага эзэлдэг энэ ч гэсэн энэ манай Seattle-ийн Америк хөл бөмбөгийн Seahawks баг. Энэ жил манай Seahawks баг ер нь нэлээд сайн тоглож байгаа. Ер нь бол дээшээ Супер Бол руу орчих болов гэсэн хүмүүс маш их гойролтой байгаад байгаа энэ жил. Богийн Marshall гэдэг дэлгүүрч явж байна. Одоо өвлийн үйлрэлд ирсэн болохоор гоё дулаахан хувцснууд. Энэ хараа ийм гоё ноолуран гой загвартай цамцууд ороод ирсэн байна. Эдгээр дандаа хятадих. Харагдаж байна уу? 100% кашмир. Энэ бол одоо манай Монголын л ноолуур явж байгаа та тий. Манай Монголын хоньны ноолуурууд. Энэ хараа ийм хөөрхөн загвартай. Энэ бас кашмир юм бах та. Тийм бэ. Ийм гоё загвартай бол гаргацсан биш. Иш хараадах. Яг өвөл болохоор юм кашмирууд дэлгүүрүүдэд гараад ирдэг. Тэгээ 2 сар гарангууд алга болчихсон. Энэ кашмир юм болоо. Арай кашмир биш байна. Энэ гэхдээ өмд нь бол кашмир юм шиг. Кашмир юм уу? Цаг манай Монголын би ер нь дэлгүүрүүдэд манай Монголын кашмир гэж ер нь харж байгаагүй. Хятадууд ингээд манай Монгол хоньны ноолуураар ингээд гой загвартай кашмирууд хийгээд дэлхийн зах зээл дээр зөндөө орлуулалт хийж байна да. 1 сарын сүүдлээс ихсүүлээд ингээд TJ Maxx, Marshall эдгээр шар таагтай болчдаг. Одоо жишээлбэл энд харагдаж байгаа. Энгийн үн одоо жишээл энгийн үн байж байгаа. Тэрэн дээр улаан тааг болоод за одоо энийг жишээлбэл харуул. Одоо ийм хөөрхөн цүнхүү. Үеэр ямар хөөрхөн цүнхүү. Аюу хөөрхөн загварлаг. Одоо энэ цүнх жишээлбэл хямдарсан байна. За хэд байсан бэ? 60-59 байж байгаад хямдраад ямар нэгэн улаан тааг дээр үн байж байгаад одоо шар тааг дээр эцсийн үн нь 38 болсон байна. Энэ харагдчихэв. Ямар хөөрхөн загвартай юм бэ? Айгуу гоё материалтай юм байна. Одоо жишээлбэл энэ цүнх гэхэд за шар таагийнх нь үнийг харуулах. За 50 байж байгаад 32 болсон байна. Өстой хөөрхөн загвартай цүнх. За өөр шар таагтай цүнхнүүд ер нь зөндөө цүнхүүд хямдарсан байна. Одоо яг гоё season яг нэг Marshall, TJ Maxx яг нэг дэлгүүр хэсэж юм авмаар байвал та нар минь одоо яг season байгаа. Энэ хараа. Яг миний нэг жоох сонирхоод исэн цүнх байна да. Яг миний нэг сонирхоод исэн цүнх байна да. Энэ нөхөр бол. За энэ жишээлбэл хэд болсон байна? За $40 байж байгаа. Хямдраад 26 болсон байна. Энэ горбогийн юм авсан. Тэгж байгаа. Зааш тавьчих. Зэнараа шар тагтай цүнхүүд. Нөө шинэ жилийн дараа болохоор хөвчлэн одоо гоёлын цүнхүүд байна те. За энэ цүнх гэхэд 40 идэж байгаа 27 болсон байна. Ямар гоё юмсан. За ингээд зөндөө
Гой юмнууд хямдарсан биш үү заманд. Тийм амар гой цүнх сайн нүдэнд харагдлаа та харуулаад хамж яваад. Бүр тасархаа гой цүнх нүдэнд сая гялс гэж явчлаа. Энэ хараа ийм гой загвартай. Дээрээс нь хямдарсан байна тэхүү. 50 байжгаад 32 болцсон байна. Ямар хөөрхөн загвартай юм. За энэ таснаг гой таг харагдаад байна. Хит юм болоо. Боч байж байгаа 20 болсон. Шил арчигч маань ажиллахгүй. Amazon-оос шил арчигчийн мотор захиалаад за тэр маань ирсэн байна. За шиний энийг өөрөө солих гэж үзээд ийм юм бэлтгэх юм байна. Энэ ингээд энэ машины шил арчигчийн мотор гинэ. $120 авсан Amazon-оос. Би одоо тэг энийг дилер дээр нь очиж солиулахаар бараг $600 $585 гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би оншилгоо хэлбэлэхэд $175 айлвж төлчихсөн. Viper-ийн моторыг солих гэж юм даа. Нийтлээд олон юм бас салгадаг юм байна. Манай Вашингтон өнөөдөр бүрхэг тэнгэртэй. Тэгээ гадаа гоё дулаах юм. Ширээд энийг хуучнага ингээ гаргаад ирсэн. Энд чи одоо яах гэж чи мэдэхгүй YouTube багшаасаа үзнэ гинэ. YouTube гэж нэрээ сайхан юм байх юм да. Мэдхгүй юм а бүгдийг нь асуугаал YouTube, Google, сүүлийн үед ChatGPT бөөн багш нар. За өчигдөр орой бороо ороод ширээ ажиллаа дуусгаж чадаагүй. Өглөө манай хоёр хичээлд явсны дараа ажлаа үргэлжлүүлж байна. Манай гэрийн механик болсон шүү дээ. Хааны тэр зөв холбогдсон байгаа мөртлөө тий хааны ямар проблем үүссэн? Гээ нэгдүгээс би 2018 он шүү дээ. Ааха. 2017 оны би үзсэн байна. Бичлэг үзсэн байна. Тэгсэн хоёр арай өөр нэг нь мотор нь доош дооргоо орд, нэг нь тийшээ харж ордог юм хоёр өөр юм зүйл. Тэгдэж нэг тэрэн дээр алдаа гаргасан 2018 оны тэгээд машин засах гэж 17 оны машины бичлэг үзсэн нэгт. Тэнд тэгээд үгүй. тэгээд энэ юу вэ? Хэдийгээр яг зөв холбож байгаа боловч жоохон тохиргооны алдаа байгаа. Харин тийм тий. Тэр ингээд нөгөө Viper нөгөө linkage гэж энэ совлж байгаа нөгөө төмөрнө ачиж арай ингэж илүү одоо өмнөх мотор дээр нь яг нэг юм потроо төвшин очиж буцаж байгаа бол энэ дээр болохоор нэг тохиргоон жагаалттай ч юм ингээд илүү жоохон хаяа тэгж орж ир. Тэгээд ингээ нөгөө юугаас ингэж шүргээд байгаа хэрэг. Шири яг бүр ингээд зүг ухсарцсан одоо ингээ мотор ингээ Viper нь зүгээр ажиллаж байгаа мөртлөө тэр доороо очиж ингээ нэгсэн шүргээд шири тэгээ тохиргоон харин шири тэгээ ийм нэг тохиргоондоо л байна да гэд. Би сайн нэг үзлээ дахиад нэг юм уу яагаад дахиад парк спейс дээр нь тавьж байгаа. Эхлэх цэгийн яг паркийг зүү эхлээд тэгээд нэг ганцхаасаа унтраагаал. Тэгээд нэг үзлэгсэн шүү дээ яах юм. За ойлголоо. Болохгүй бол одоо тэгээд миний мэддэг механик YouTube багшийн зааснаар хичээ юу дууслаа. Дилер рүү авчи $600 хэмндэг Баатарууд болсон чинь. Ер нь бол асуу яг нөгөө ажиллаад байгаа мөртлөө тэр connection тохиргоо нь болохгүй байгаа нэг сонирхолтой юм. Битээ ч анх удаа ер нь машиндаа ингэж яг өөртөө юм хийх гэж үзэж байгаа аахгүй юу? Өмнө нь болохоор ер нь манайх чи яг тэр Honda дилерээс Toyota дилерээс яг шившинээр машинуудаа авч исэн. Ямар ч манай машин ч нөгөө шинэвтер болохоорс асуудал үүсэж байгаагүй тал руугаа яг нөгөө тосоо солих үедээ тосоо солиол яваад идэг. Тэгээ анх удаа ингээд нөгөө одоо Toyota-гийн нөгөө шил арчигч маань заримдаа ажиллаад заримдаа ажиллахгүй байгаад ийм асуудал гараад тэгээд хоёлаа өөртөө болчих юм шиг байна гэдээ үтсэн чинь
болж байгаа мөртлөө тохиргоо нь болохгүй байна. За бид хоёрын хувьд одоо шинэ туршлага байлаа. Юу ч гэсэн шир ингээ бүх юмаа огсорчаад нэг ажилуулад үзье гэж. Би өглөө олгоо. Хэдэн булжин руу оотмолоор хоололдог. Энд ингээд оотмол асах чинь. Булжмар оотмолд агай дуртай. Бүгдээрээ ирээд ээж ээлжээр ингээ идээ зүр. Айгүй хөрх. Энэ оотмол тахгүй болохоор бүр шаагалтай тэ хааны. Яадаг үлээ хааны. Бүр манай балкон дээр гараад ирдэг тэ хааны. Тэр балкон дээр очиод энэ булжмрууд хааны. Болдроо. Балкон дээр очиод ингээд бүр тэрүүгээр эргэлдээл амар хөөрхөн. Тэгээд ингээд оотмолыг тавьчихаар ингээд энд ирээд ингээд бүгдээрээ идэж аваад бондоож аваад бид дөрөв шиг бондоож аваад тэгээ явдаг. Тэгэнгүүт энэ боох юм айгүй чухал гэдэг юм байна. Нэг газар очиж зохиод байсан чи өмнө битээр ийшээ харуулаа бооцсон чи зохиод гамбаахтай яриад ийшээ харуулж зохиод одоо тэнгэр ийшээ үцэх гэж. Энэ гэж одоо эн чин чөлөөд хөдөлж байгаа мөртлөө энэ яаж боох нь айгүй чухал. Одоо ани ийш нь жоох хөдлөг. Чүд жоох гэж юу? Моторондоо бит хөрөхгүй байж байгаа. Юу яаж? Жохон дээш нь бодлого. Надад сөхөд авч. Яа. Мотороо бит. За одоо тэгээд жоох ингэж жагаад за тэгж жагаад боо 50. Яг зөв. Тэгээ ингэж яаж боохосноос шалтгаалаад эн чин өөр гэдэг юм бэ? Механик юм чин бүр мөн аргагүй дээ. За одоо ингэж тавьж жагаад нэг боогод үзье. За асуудлыг шийдсэн харагдаж байна. Төрөн бүр хараа тэр тулаад машиныхан тэнд хараа бүр зураа хийцсэн. Одоо юу ч толохгүй. Юу ч толохгүй. Юу ч толохгүй. За ингээд асуудлыг шийдлээ. Fiber man ажилтсан. Хани, тада. За, гамбаахтай ярьсан үнэхээр боллоо шүү. Баярлалаа гамбаахаа. Үнэхээр нэр ач буйн дэлгэрсэн. Ямар сайхан юм бэ? Nice. За ингээд Viperman хэвээ ажиллаад манай YouTube механик залуу ямар ч байсан машиныхаа моторс Viper моторс салчлаа шүү. Хани одоо юу хийх гэж байгаа? Одоо шири сая солилцсон буцаагаад ингээ cover хийцэн. Одоо тэр болонд нэг cover хийгээд болох гэж байгаа шиг байна да. Nice. Good job, honey. Орлоо. Би орлоо. Их ажлын ард гарч машиныхаа шил ачигчийн моторыг сольсон залууд дуртай хоолыг буюу мах чанж өглөө. $600 хэмнэлээ шүү те манайхаа. Ямар гоё үнэртэж байна. Сефе Фред Майераас авсан мах гоё шин амттай мах байдаг. Эвен JW хийж байна. Хараад оожоо. Энэ логото подвол, шорт ийм хүүдийн эднэр зардаг. Тэгээд хасуугийн хуучин хүүдийг багтцсан болохоор бид хоёр хараад оож байгаа спорт хийгээд ийм шинэ хүүдийг авлаа. Нэлээд жоохон том хэмжээтэй. Тэгээд хуучин бас ойр хуугаагаад хатаагч нь хийчихээр бас нэг жоохон агшцсан дуу бас талдаа. За ийм гоё шинэ хүүдтэй боллоо. За эвний юу хүүдийн гоё харагдсан. Өнөөдөр жуда ямар байсан? It was good. Айгу цөөхөн хүүхд ирлээ те ээжих үү? Wait, American, Kaitai, Amayas, Өнөөдөр баг 7-8 хүүхд ирсэн. Why do we have to skip Сэрүүхэн tournament? багчаа. I don't want Нэг сарын 18-нд нэг judo tournament болно. Тэгсэн чинь хасуугийн орох төрөлд нь хүүхэд бүртгүүлээгүй. Тэгээд багш нь энэ удаа унжчихгүй дөө. Бараг Снокхолмихэр бас жоохон цастай газар орж магадгүй. Тэгээд орох хүүхэд байхгүй юм чинь. Угаасаа дараа эвэнд орох зөндөө judo тэмцээ ирэндээ гинэ.
Бүгдээрээ хамраарай. Night night. Удахгүй баяртай уулзъя.